Хэрвээ чиний баруун гар нь нүдтэй амтай ярьж мэрдэг байсан бол яах вэ? Шиничи гэх залуу нэг сайхан унтчихсэн чинь тэнгэрээс бууж ирэх нэгэн хорхой түүний хамраар нь дамжин тархинд хүрэхийг оролддог. Азар яг тэр үед нь Шиничис ирээд баруун гараа боож хамгаалдаг. Маргааш Шиничи гудамжаар ахлаж явахдаа нэг бяцхан охин машин мөрүүлэх гэж байгааг хараад илүү дутуу юм бодлохоо шууд аврахаар өөдөөснгүйгээд очисон чинь баруун гар нь өөрийн мэдлгүй машиныг ганц хатгалтаар зогсооно. Энэ үйл явдал нь манай хүнийг нилээдгүй айлгаж сандрахсан болохоор бошуухан гэртээ очиод гарлуугаа хутга зоож туршдал гар нь эм ороод хутгийг тэр даруйд нь хагалдаг. Өчигдөр шөнө Шиничигийн тархийг нь эслэх гэж оролдсон паразит биет нь баруун гаранд нь гацаад эм орсон байна. Төд хөдөлгөөн манай хоёр гудамжинд паразитэд эзэмдүүлсэн нохойтой таардаг бөгөөд нохой тэдэн рүү хэрцгийгээ дайрахад Шиничигийн баруун гар арай хурдан бас ухаалгаар тулдан зүрхийг нь сугалж аваад устгана. Энэхүү паразит биедүүдийг алах цорын ганц арга бол зүрхийг нь суглан авах гэдгийг Шиничигийн аим орсон баруун гар нь тайлбарлаад өөртөө Миги гэдэг нэрийг бас өгнө. За тэгэхээр энэ бол Шиничи, энэ бол Миги. Хамтдаа тэд бол хагас паразит, хагас хүн. Паразит гэдэг нь болохоор энэ тэнгэрээс бууж ирсэн хорхойнууд хэлж байгаа шүү. За энэ паразит биедүүд дэлхий дээр бууж ирээд амьд биедүүдийг эзэмдэх бөгөөд Шиничи Миги хоёр маань амьд үлдэхийн тулд тэдний эсрэг дайтах шаардлагатай болдог. Илүү дутуу хүнд баруун гарын амилцсан гэж хэлээд явбал манай үнийг туршилтын дулаа болгоод тайван амьдруулахгүй байх гэж үзээд Шиничи Миги хоёр хамтран тохиролцоож жирийн амьдралаар амьдарч паразитуудын учрыг олохоор болно. Баруун гар нь юр бусын хүчтэй болсноор биеийн тамирын хичээлтэй Шиничи гинт мундаг болж болоо тэрүүхэн тэндээ охтуудын шохорхох залуу болоод амжижин. Даа чамаг охтуудын хүсэмжит хайртай залуу нь олцохоор ангийн залуусан дургуй эцэлгүй яах вэ? Тэр дундаас нь Казугигээ залуу манай өнөөгөөс жоохон дээрлэх гэж үтсэн чинь Миги ёстой боломж олгуулгүй зодод аждаг. Хойр хийж аваас. Дараагаар нь Шиничигийн найз Юго түнд дэлхий даяар өрнөд байгаа аимшигт цуврал аллагын тухай ярьдаг. Хүмүүс айгүй хачирхалтай байдлаар мах шиг жижиглэгдэн алга болоод байгаа юм байна. Энийг нь Миги тайлбарлаж өгөхдөө паразитууд яг л амьтан шиг хоолоо олж идэх ёстой, харамсалтай нь тэдний хоол бол хүн. Ийм учраас хүмүүс ойрд маш ихээр жижиглэгдэн алуулж байгаа болж таарна. Удалгүй Миги өөр нэг паразитыг мэдэрч Шиничи түүнийг хүмүүсээс холдуулахын тулд гудамжинд гарч явна. Тэр паразит өөрийгөө Ноёнбэ гэж нэрлэх бөгөөд Мигид хамтран ажиллахыг санал болгодог. Хамтран ажиллая гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэвэл паразитууд өөр үүргээрэл тавна гэсэн үг. Нэг нь тархийн авлаа, нэг нь гарын авлаа гэх мэтчлэн. Миги Шиничитэй хамт байхыг сонгож Ноёнбэтэй тулдаа ялтыг байгуулна. Яг үндэ манай хоёр ч овоо хүчрхэг байгаад байна уу да? Хүний ухаан биений үйлдэл дээр нэмдэг нь хүчрхэг баруун гар. Маргааш нь манай Шиничи багаасаа найзалж ирсэн краш болох Сатомитойгоо болцоонд явдаг. Хамтдаа гоё хоол идэж мэдээ тоглоомын талбай дээр дэлгүүлж байгаа муурыг аварж мавраад их өрмөц юм шиг мөртлөө энгийн болцоо. Паразит хүн алснаа нөгөөдөр нь охиндоо болцож молцоод манай Шиничин тэгж чадс овоо муу амжуулдаг зөвлөгөөгүй юу? Ямартай хичээлийн шинэ өдөр эхэлж Шиничи маань болцоонд яваад гэрийн даалгавраа хийгээгүй болохоор домбоо зэрэлээд ижсэн чинь сургуульд нь шинээр орж ирсэн Матин багш нь паразит болж таардаг. Паразитууд хоорондоо бие биенээ жирийн хүмүүсээс ялхан таних чадвартай болохоор Шиничи Рёко гэх багшийг олж харан Рёко багш Шиничигч зүгээр нэг сурагч биш паразит болохыг мэдчихнэ. Нэлийн хүнд байдалд орсон тэрээр яахаа мэдэхгүй сандарахад Рёко хичээлийн цагаар түүн дээр ирээд надтай тараад уулзаарай гин. Бас их юм бодлого явж очиод уулзахад Рёко түүнтэй дайсахнах бодлого өөртөө ажил амьдралаа бодцоёо хэмээн хэлдэг. Бас ганц түүгээр зөксөхгүй өөрийнхөө найз залуу ч юм уу хамтрагч ч юм уу бүү мэд нэг эвгүй гарыг танилцуулаад би жирэмсэн гин. Яг энүүгээрээ юу хэлж илтгэх гээд байдаг вэ гэвэл Рёко болон түүний хамтрагч нь хоёулаа паразитууд өгөөд таарлцсан хүнийхэн биеийг эзэмсэн тэдний дундаас паразит төрхөө эсвэл жирийн хүн төрхөө гэдэг судалгаа нь өөрөө их сонирхолтой бас чухал байгаа учраас ямар ч дайсагнах бодлогогээ илэрхийлнэ. Гэхдээ Рёко тулдах бодлого байсан ч түүний хамтрагч залуу Шиничи аюултай санагдсан уу яасан шууд сургууль руу дайраад бөөн өмнө самун үүсгэн. Миги маань санаачлагыг гартаа авч хүмүүсээс холдоо дээд давхарт гарч ирэн паразит залуутай тулддаг. Гэхдээ мэдээж Миги ганцаараа арай дийлж барахгүй учраас төлөвлөгөө боловсруулан Миги хамгаалтай хариуцсан дайралтыг Шиничиг гүйцэтгэдэг. Түүн дээр нэмээд Рёко паразит залууг дэлбэлэн уул мөр үлдээлгүй устгадаг. Яагаад ингэсэн бэ гэхээр Рёкод хамтрагчаас нь илүү тээж яваа хүүхэд нь чухал байна. Энэ үүссэн томоохон асуудлаас болоод Рёко ажлаа хүлээлгэн өгөн өөр тийшээ явдаг. Тэрээр явахаас өмнө Шиничид бүх амьд бие өөрсдийн гэсэн амьдралын зорилго циклтэй бөгөөд паразитуудынх бол хүнээр хооллох гэдгийг дахин нэг сануулчаад яваад өгнө. За сургуулийн паразит багшийн асуудал нэг ингэж шийдэгдсэний дараа манай Шиничигийн ээж аав нь аялалд явахаар болно. Мэдээж ойрын үед гараад байгаа энэ аллаг болон паразитуудаас болж аав ээжигээ явуулахыг хүсдэггүй ч гайгүй байлгүй дээ гэж найдаад явуулна. Тэр хооронд бас эртээд өөрийг нь хайртай охиныхоо сэтгэлийг нь булаасан гэж дээрлэхээдсэн Казуги гэх залууг Карманаас олж өөрөө дээрлэхүүлж байгааг нь хараад Мигигийн тусламжгүйгээр зогсохыг оролддог ч ёстой тас нүс зодулчнөө. Тэр үед нь танхаа бүлгийн эхний дунд байх Кана гэдэг охин Шиничигийн нүдийг хараад яавч жирийн залуу биш гэдгийг нь мэдэрдэг. Удалгүй танхаа бүлгийнхэн бүр манай залуугийн багын найз бас болцдог охин Сатомигийн барьцаалаад нэмж Шиничиг зодно. Уг нь манай хүн Мигийг ашиглавал асуудалгүй бүгдийг зохицуулчихна л та. Гэхдээ бусдыг хамгаалах гэж чармаагаад барахгүй хэцүүхэн байдалд ордог. Анхандаа дээрлэхүүлжсэн Казугиг Шиничи хамгаалсны ачаар Казуги маань газ хамуудаа дуудаад өршөөгөө авдаг.
За ашгүй гэж нэг юм асуудал шийдэгдээ. Сатоми гэрт нь хариулсны дараа нөгөө танхаа бүлгийнхний Кана гэдэг охин Шиничи дээр ирээд уучлал гуйж далимд нь гарыг нь бариад дахиад л нэг Юрбусын сонин зүйл түүнд байгааг мэдэрнэ. Миги бүх зүйлсийг анзаараад Кана гэх охин паразитын долгионы мэдрэх чадaltaй болохыг илрүүлэн авдаг. Шиничи бөөн танхаачуудтай зурлаж өдрийн өнгөрүүлэх зуур харамсалтай аяллаар явсан ээж нь паразитэд эзэмдүүлнэ. Энэхүү явдлыг Шиничигийн аав урьдчилан мэдэгдэж анхааруулж хүүдээ хэлж чаддагч хормын хугацаанд л Шиничи дээр паразитэд өдөрдөөсөө ээж нь нэрээ сандарсан бас айсан байгаа дээрэн дөөрөөлөж Шиничигийн зүрхийг сүлбээд алчдаг. Мигийн амьд байх богино хугацаанд гяс арга хэмжээ авч зүрхэнд нь үүссэн нөхийг холбон бүгэлдэг. Ингэснээр манай Шиничи ямартай ч үхдэггүй. Хэсэг хугацааны дараа буцаад ухаан орсон Шиничи түүний аав нэмлэг твцсэн байгаа талаар мэдээллийг авсны дараа ээжийг нь удирдсан паразитыг заавалчгүй аландаа гэдэг амлалтыг өөртөө өгч хойноос нь явдаг. Аав дээр очих замдаа Шиничи Макико хэмээх охинтой танилцдаг. Тэгээд аав дээр очтол аав нь хэтэрхий гүн шоконд орсноосоо болоод ээж нь паразит болон хувирсныг ерөөсөө хүлээн зөвшөөрч чаддаггүй. Манай Шиничи үүнд нэлээд бухимдаж Макико охиныг хоног өнгөрүүлэхээр болдог. Яг унтахын өмнө Миги Шиничид маш муу мэдээ хүргэнэ. Түүний зүрхэнд үүссэн гэмтлийг эдгэхийн тулд Миги өөрийн биеэсээ нилээдгүй ихийг Шиничи зориулснаас болоод энерги нөхөхийн тулд маш их унтах хэрэгтэй болсон ба унтчих үедээ бусад паразитуудтай тулдахад тусалж чадахгүй болохоо тайлбарладаг. Маргааш нь Миги паразит ойрхон байгааг мэдрэн түүнд бошуухан ээжийг нь эзэмсэн паразит гэж таамаглан хөөж очдогч манай хоёртой адилхан хагас хүн хагас паразит залуу Мамуратай танилцдаг. Шиничи баруун гарандаа паразиттай бол Мамура эрүүндээ паразиттай байх нэ. Бас Миги өөрийнхөө биеийн эсийг Шиничид зориулж зүрхийг нь эдгэснээс үүдэлтэйгээр Шиничигийн бие махбод нь баг багаар маш хүчрхэг болон хөгждөг. Дараагаар нь танилцсан Мамуро Шиничигийн ээжийг олж хараад гяс түнд мэдэгдэн дуудаад манай хоёр хамаг урдаараа явж очдогч Мигигийн нойр үрээд зэвсэг болж хуурчаад унтаад өгнө. Азар Мамуро маань маш сайн тусалж Шиничиж буцалтгүй хүчтэй дайралтыг үзүүлж чадсанаар хамтдаа ээжийг нь эзэмсэн паразитыг буулгаж авдаг. За ингээд олон хоногийн аимшигтай үйл явдлуудын эцэст Шиничи сургуультай буцаж очино. Гэтэ бие махбод нь хүчрэгжээд хараа муутай байсан бол хараа мараа сайжраад ус мүсээ сүртэй янзлаад ёстой кул гай болоод жинхэнэ глова бичиж байгаа юм шүү дээ манай хүн. Сургуульд нь хальт багшилсан Рёко гэх паразит эмэгтэй Шиничид маш их сонирхолтой татагтаад байгаа болохоор хараа гинэл тавихаар ангийнхан хүүхдийн дүрд нэгэн паразитыг оруулаад тагнуулдуулахар төлөвлөсөн байна. Хогийн асуудлуудыг зохицуулчаад арайг сургуультай буцаж ирсэн чинь нөгөө дандаа манаа залуусыг дээрлэхдэг танхаа бүлгийн ахлагч нь чи миний Канаг надаас булаалаа гэж дээрлэх гэж оролддог. Манай Шиничи бүр майр өчтөй болсон болохоор ямар ч асуудалгүй танхаачуудын ахлагчийг буулгаад авна. Кана гэдэг энэ охин болохоор паразитуудыг мэдэрч чаддаг нэг тийм төрөлхийн хүчтэй даанч тэрийгэ мэдхгүй Шиничи бит хоёр заяаны осод болохоор би түүнийг мэдэрж байгаа ухааны юм бодоод тэрнээс нь болж ийм асуудал үүссэн байгаамаа. Өдөр ирэх тусам Шиничи Миги шиг хүйтэн сэтгэлтэй болоод идэг. Ямар сандаа бүр өгцөн гүлэг байхад оршуулж моршуулаад жоохон хүндэтгэл үзүүлэхгүй бүр хогийн савнд хийчдэг. Энийг нөгөө хайрт багын найз бас болзонд хамтдаг охин Сатоми хараад чи буцаж ирснээс хойш ямар өөр олчваа гэд манай үнээс зайгаварч эхэлнэ. Шиничи Рёкогийн илгээс нь тагнуул паразит болох Хидеог олж хараад тэр доор нь паразит болохыг мэддэг. Хидеогийн талаар нээх юм бодохгүй өнгөрүүлдэгч Шиничигийн хайртай хүмүүст жоохон алтай байж магадгүй. Жишээлбэл Кана Шиничиг ирж байна хэмээн мэдэрдэгч яг үүндээ Хидео байдаг. Канагийн төрөлхийн паразитуудыг мэдэрч чаддаг хүч нь яг үүндээ түнд маш том аюулыг авчирна. Гэсэн хэдий ч Шиничи маань маш болгоомжтой байж ойр дотны хүмүүсийн анхааралтай сайн гэгч нь авч хамгаалахыг оролддог. За ийм амар хэрэгүүд орон даяар тохиолдоод байхад засгийн газрынхан маань ямар ажилгүй байна гэж бодсон чинь олон нийтэд янз бүрийн үүмэн самуун айц тараахгүй тулд маш нууцлалтай энэ ажлаа явуулж байдаг. Шиничигийн аав дээр мөрдөгч тусгай ажилтнууд ирээд паразитын дүрслэл зургийг харуулж мэдээл эхнэрийнхэн үхлийн талаар асуун шалгадаг. Яг энэ дүрслэл зургийг зурж паразитын хэрэг дээр ажиллаж байгаа залуугийн эмэгтэй дүү болох Юкон Шиничигийн найз бас Шиничидээ нэг анги. Манай Юко маань ойрын үеүүдэд Хидеод нилээн татагдаад дурлаж мурлаад нууцаар хараад ээжсэн чинь юмс нилээн нотой болж эхэлнэ. Хидеог холоос бейсболын бөмбөг маш хурцтайгаар хоноход түүний нүур нь бяцардагч. Паразитын болохоор юу ч болоо өмшиг янзлаад яваад өгнө. Энэ бүхнийг Юко хараад маш их айдас давтдаг. Ганц тэгээ зогсохгүй Хидео нөгөө нэг танхаажуудтай чинь асуудал үүсгээд тулдахаар болоход энийг нь манай Миги Шиничи мэдрээд азар хүний амьд хүрлгүй өнгөрцгөөдөг. Юко маань Хидеог нүрээ янзалж хүний дүрд хувирч чаддаг болохыг олж мэдээд хэрэгтэй мэдээллүүдээ ахта бүгдийг нээснийхаа дараа Хидеогоос чи паразит юм уу гэж асуучдаг. Баригдснаа мэдсэн Хидео шууд Юког алахыг завтахад Юко бас арайч тийм тэнэг биш юм болохоор өөрийгөө хамгаалаад тааралцсан химийн бодисыг түүн рүү шидэж толгойг нь гэмтэн. Хидео өөрийнхөө удирдлагыг бодисноос олж алдаад сургууль даяар хүүхдүүдийг алж эхэлнэ. Багш нар нин даруй сурагч нарыг нүүлгэн шилжүүлж аюулыг мэдэрсэн Шиничиж баатрын үүргээ гүйцэтгэхээр эхлээд хайртай охин Сатомигоо ёстой сүртээгч нь авраад аюулгүй газар түргэснийхаа дараа бусдад сэжиглэгдэхгүй тулд сургуулаас зайдуу газарт очиод баруун гараа тэр чигтэн паразит болгон хувиргаад Хидеогийн зүрх рүү чулуу онлон шидээ түүнийг амжилттай устгадаг.
Хэдий сургууль дээр бүр бүхэл бүтэн 17 хүний амь нас нь үрэгдсэн ч дээд албан тушаалтууд энэхүү үйл явдлыг нууц хэврүүлдэхээр шийдвэрлэдэг. Бас дээд албан тушаалтнуудын хурлаар паразитуудыг ялгах учрыг олсон байдаг. Яаж вэ гэвэл үсийг нь зулгаах. Хэрвээ үсийг нь зулгаагаад үсний ис үхэж шалжих юм бол паразит гэсэн үг. Харин үс нь ямар ч асуудалгүй хэвээрээ байх юм бол жирийн хүн гэсэн үг. Ингээд нийгэмд бие биедэгэ мэдлэгтэй нэгнийхээ үсийг зулгаадаг шинэ үйл заншил дэлгэрнэ. Бас манай Сатоми Шинижи хоёр ашгүй буцаад учраа олдог. Учир нь манай Шинижи чинь ёстой Сигма зэрэлээ Сатомигоо аварсан болохоор өгтөддөг залуус туртай айлгадаг шүү. Даанч нөгөө талд нь Шинижи маань Канаг бодостой чаваас. За энд нэг өрөвдөлтэй хайрын гурвалжин дүрлжин болж байхад Гото хэмээх аимшигтэй хүчрэх паразитын дүрийг бид олж харнаа. Готогийн яг үндсэн дүр төрх нь бол ийм, гэхдээ царай бие төрхөө өөрчилж байгаад паразит зэвсэг ашиглахгүй хүн төрхөөрөө хэр хүчрэх болохыг шалгах зорилгоор бүхэл бүтэн якузагийн бүлэг рүү дайрж ороод бүгдийг устгаад гараад ирдэг. Энэ нь паразитууд зэвсгээ ашиглаагүй үнэхээр хүчтэй болохыг нь батлаад өгнө. Энд бүр үхлийн амьдралын тулаан болж байгаа Шинижи энд болзож молзоод үнсэлцээ сууж гинөө. Тэр зуур нь бас Кана тагнуулдаж тэр хоёрыг хараад хардаастай. Чааваас. За энэ Гото гэд паразит болохоор ганц хүн алаа зогсохгүй бүр нууц баг хамт олонтой хотын даргын эрх мэдэлтнэр дэвшээд явж байдаг. Яг сонгуулийн сурталчилгаа хийгээ явж байхад нь Шинижи Гото хоёр харц тулгардагч бие биетэйгээ тулдах сонголтыг хийдэггүй. Замдаа манай хүн Канатай таралтаад Мигийг унтцсан байхад нь паразитуудын талаар ярьж өгөө долгион бас илрүүлдэг тэрийг нь чи буруу ойлгоод намаа гэж бодоод энэ гэх мэтчлэн Шинижи Канад бүгдийн ойлгомжтой гэх чинь тайлбарлаж өгдөг. Тэгээ наа долгион мэдэрдэг хүчээ бити нээх ашиглаа. Наадхандаа бити найд чамд аюултай гэд хэлээд хахад энэ Кана гэж мангар охин тоглоом шоглоом болгоод нухастай хүлээж авахгүй. Кана бүр нэрэнгээсэл Шинижи бит хоёр заяаны хосууд болохоор би ийм долгион дүнэс мэдрээд байгаа гэдэг. Гэтэл Кана бүр паразитуудын долгионы мэдрээ зөксөхгүй өөрөөс нь ч бас жоохон долгион илэрдэг болж таарна. Энэ нөхцөл байдлыг үнэхээр аюултай төвшөнд хүргэнэ. Шинижи Канатай дахин нэг уулзаж Мигийг бүр харуулад итгэвчлэн тайлбарлах гэсэн чинь өөр нэг паразиттэй таарснаас болоод уулзгаа хойшлуулдаг. Даанч энэ мангар охин бүр өөртөө итгээд би Шинижиг мэдэрч байна. Би заяаны анаа мэдэрч байна гэд өмнө нь уулзж исэн газараа гүгд очсон чинь Шинижиг мэдрээгүй хүнээр хооллогч хэрцгий паразиттэй таарна. Уун Шинижи маань амжиж ирээд аврахыг оролддогч паразит Канагийн зээжийг сүлбээд алчдаг. Энэ аимшигтай зүйлийг харсан Шинижигийн уур маш ихээр урж паразитыг хэрцгийгээр буулган авна. Тэгсэн чинь энэ алсан паразит нь Готогийн хам бүлэг болж таарна. За энэ хам бүлгийг арай жоохон ойлгомжтой тайлбарлах юм бол хүн төрөлхтөндөө зэрэгцэн оршин тогтнохыг хүсэж байгаа паразитуудын бүлэг. Гото гэх залуу бол өөртөө бүхэл бүтэн 5-5 паразит агуулдаг хүчрэх нэгэн. Харин Хирокава гэх залуу нь болохоор хотын дараад нэр дэвшиж байгаа паразит. Рёког бол надаар хэлүүлдэггүй манайхан санаж байгаа нөгөө нэг Матин багш. Нэг иймэрхүү паразитуудаас бүрдсэн нууц бүлэг. Энэ Рёко бүр яагаад ч юм аним ихэлсэн цагаас Шинижиг тагнуулдаастай. Тэгээд ёстой сурсан зангаараа дахиад Курамори гэдэг игэл жирийн мөрдөгч хөөсөлж аваад Шинижиг нууцаар мөрдүүлнэ. Харамсалтай нь мөрдөөд олигтой юм олддггүй. Тэгээ бүр яг эцсийн цэгтээ хүрээд шантрахын даваан дээр манай Шинижи Канагийн үхлийг иргэн дурсаад анхаарлаа сулруулснаар Мигийг Курамори мөрдөгч олоод харчин. Миги түүнийг алхахыг завдаад ярихаа Шинижи үгүй жирийн хүн атахгүйгээд мөрдөгчийг цугтаалгачдаг. Энэ аимшигтай нууцыг нь олоод мэдсэн Курамори мөрдөгч яаралтай Рёкод мэдэгдэхэд Рёко түүнийг мөрдөн байцаалтаа энэ өрөөнд зөксөө гэж хэлнэ. Даанч Курамори зөксөх бодлого байх угаад эннээсээ болж Рёко далуулах магадaltaй болохоор бүх үнэнийг Шинижи өөрийн найз Маморутэй тайлбарлаж өгнө. Рёко бусад паразитуудаас цаанаа л нэг шал ондоо. Хүүхдэд төрүүлчихсэн түүнийг асарч хүмүүжүүлэхийн хажуугаар бүр их сургуульд явж эхэлсэн байна. Тэрээр Шинижидээ уулзаад паразитын үүсэл хөгжил бас хүмүүсийн талаар илүү их мэдэж ойлгохыг хүсэж байгаагаа илэрхийлнэ. Хирокава буюу нөгөө хотын даргаад нэр дэвшээд байгаа паразит болохоор өөрийн гэсэн нууц бүлэгтэй, өөрсдийн гэсэн хоол идэх зэхтэй болсон байна. Шинижи болон Курамори мөрдөгч нар яг Хирокавагийн нууц бүлэгт байдаг паразит хоолоо идэж байх үед нь байж таараад Шинижи паразиттэй тултан түүнийг устгахад болсон бүх үйл явцыг Курамори нууцаар бичлэгийн авчна. Гэтэ Кураморид ойрд тохиолдож байгаа энэ бүх паразиттай холбоотой асуудлууд дэндүү аюултай бас ядаргаатай санагддаг тул бижиж авсан бичлэгийг устгаж эвдлээ төрдөө зайгаа барихаар болно. Даанч юмс хэвэндээ орох арай болоогүй. Учир нь Хирокава бас Гото гээд хамаг бүдүүн хоёр даргын нууц бүлгийн гишүүнийг Шинижи буулгаад авсан болохоор түүнийг дайсны тал гэж харан алхаар шийддэг. Мигийн маань бүр 3-3 паразит Шинижиг алхаар ойртож байгааг мэдрээд эхэндээ тулдъя гэж боддогч Мигийг нойр нь хүрээ тулдаж чадахгүй нөхцөл үүссэн. Тийм учраас Мигийн унтахаас өмнө Шинижиг чадхаараа хол зүхтах гэж зааварлана. Ингээд Шинижи маань бүр бүхэл бүтэн 4 цагийн турш Мигийг сэртэл зүгтсэн ч гэсэн Гото бүр ямар ч асуудалгүй хөөгөөд хүрээд байна. Азар яг гоё Мигийн маань сэрж таарад тулдахыг оролддогч Гото дотор бүр 5 паразит уусаж нийлээд амар хүчрэхэг болчихсон болохоор бүр яагаад ч бардаггүй. Бүр аргаа бараа зодооны урлагийн хамгийн лаг үйлдэлийг хийхээр шийддэг. Тэр нь юу юм бэ гэж үү? Зүхтах. Бөө юм болж ой дотор олон сааднуудын дунд төлөвлөгөө боловсруулад Мигийн Шинижи хоёр маань хариу давталгаа хийдэгч бүр нэгэн зэрэг 5 паразитыг алахгүй бол алахын аргагүй аимшигтай нэгэн болж таарна. Тийм болохоор дахиад л зүхтана. Зүхцаар эцэст нь Шинижи арай гэж Готогоос хол тасарч чаднаа.
Үүний дараагаар Коромори мөрдөгчийн гэрийнхэн шатаж өгсөн мэдээг Шиничи олж үзээд аавыгаа аюулгүй байхын тулд цугтаарай гэж анхааруулна. Коромори мөрдөгчийн гэр бүлд яг юу тохиолдсон бэ гэвэл мэдээж нөгөө Рёко гэд балан аавгаа чинь паразитуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор мөрдөгчийг уул мөр үлдээлгүй алахыг оролцсон байдаг ч харамсалтай нь Коромори гэртээ байхгүй байхад нь зөвхөн гэр бүлийг нь асан болж таардаг. Ингээд бүхнээ алдсан Коромори мөрдөгч хариугаа авахар Рёкогийн төрсөн хүүхдийг барьцаалаад хүрээлэн дуулцъя гэж зурус Рёкод үлдээсэн байгааг нь хараад Рёко Шиничиг ч бас хурж ирээрэй гэж дуудсаар Рёко Коромори дээр очин юу ч бодлогүй цээжийг нь сүлбээд хүүхдээ буцааж авна. Гэтэ Шиничи болон Коромори мөрдөгч маань цагдаа сэргийлэхэд мэддэгдээ Рёкогийн дэрнэ гэд хамтдаа урих тавин төлөвлөсний ачаар түүнийг буулгаж авдаг. Рёко өгөхөөс өмнө паразит болон хүн төрөлхтөн хамтран оршин тогтнохоос өөр аргагүй талаар өгүүлдэг. Бас тэгээ зөксөхгүй өөрийнхөө хүүхдэд маш их хайртай болсон байдаг өгөөд эцсийн мөч хүртлээ түүнийг хамгаалсаар өөд болдог. Энийг харсан Шиничи өдийг хүртэл алдсан хүмүүсээ бодоод ойрд туслуулгоо нүлэмсаа туслуулна. Даанч юмс хивэндээ орох арай болоогүй. Цагдаа сэргийлэх Шиничиг яагаад ч юм амар их паразитын хэрэгт нэр холбогдоод байгаа болохоор Урагами гэдэг нэртэй паразит ялах чадвартай халуурчин дээр авчран паразит мөн биш хэсгийг нь шалгуулдаг. Урагами нэлээд хичээж харсан боловч паразит гэж дүгнэдэггүй. Манай цагдаа сэргийлэхийн 2 том босс болох Хирама Ямаги шиг их залуус Урагами цуврал алуурчин бас Шиничиг ашиглан нөгөө хотын даргад нэр дэвшээд байгаа Хирокава бас Гото нарын паразитын нууц бүлгийг буулган авах маш том төлөвлөгөө хэрэгжүүлэхээр болно. Тэд нар хотын захиргааг ямар ч анхааруулгагүй бүсэлж аваад дотор нь байгаа хүмүүсийг бүр тусгай рентген камераар шалгаад паразит байж болох хүмүүсийг олон нийтээс холдуулан устгаж эхэлнэ. Энийг Хирокава болон Гото нар олж мэдээд 2 паразитыг шууд гаргаснаар цагдаа сэргийлэх буу алдаж рентген камерыг эвдэлдэг. Энэ асуудлаас болж цагдаа нар өөрсдийн биеэс ичгтэй санагдсан хүн болгоныг таамаглан алж эхэлнэ. Уймын самууныг ашиглаад Хирокава Гото нар чимээгүйхэн зүгтхийг оролдоно. Тэгээ зүгтчлаа даа гэж бодсон ч зүгтаагүй байна. Харин юу болдог вэ гэвэл Гото цагдаа сэргийлэх бүр ядах юмгүй арчиж хайн харин Хирокава болохоор паразит биш. Хүмүүсийг үнэндээ энэ нийгэм дэлхийг устгаж үгүй хийж байгаа буруутан гэж айлтгадаг. Тусгай ажилтнууд Хирокаваг буудаж хөнөөхөд яг үнэндээ Хирокава паразит биш жирийн хүн болж таардаг. Аимшигтай. Энэ аимшигтай мөчөд Гото гарч ирээд цагдаа сэргийлэхийг бүгдийг ядах юмгүй устгаад явахынхаа өмнө Шиничитэй таарснаа за би чамайг удахгүй алнаа гэснээ яваад өгдөг. Ингээд Гото бүр Шиничиг зүүдэнд орчино. Манай хүн бүр айгаад сандраад хүмүүсийг Гото өнө гэж хараад сургууль муулгуултаа явж чадахгүй орой шүн зүүдлээд галзуурх нь холгүй байхад тайртай охин Сатомитайгаа таарснаар арай гэж эцэст нь тайвширна. Хайртай хүнтэйгээ жоохон цагийг өнгөрүүлж ийснэ. За би чи ир хүн байна та. Халз үзэлцнэ гэж шийдээд Миги Шиничи хоёр өөрсдийн төлөвлөгөө боловсруулснаар Готогийн дээрээс машин унгаагаад ой дотор болондож яагаад буулгаж авахар үзэхэд бүр хаммаг төлөвлөгөөг нь эсэргүүцээд Мигийг хүртэл алаад хайчихна. Мигийг алдсан баруун гаруй Шиничи арай гэж зүхтэн Мицуё гэх хэмээгийн гэрээг олж танилцаад тэнд хоног дөөрүүлж хальт нуугдана. Гэтэ мэдээж ингэж байгаад байвал тосхны иргэдэд аюул учруулахыг ойлгож ухамсарлаж байгаа болохоор дахин нэг зориглоод эмээгээс нэг сайхан зэвэрцэн заазуур аваад Готодод тултахаар гарнаа. Даанч бардаггүй. Гэсэн ч би бууж өгөхгүй ингээд Готогийн бие рүү заазуураа нэг сайхан зоож аваад өгөхтэй бэлтгэл Мигийн маань арай өхөөгүй жоохон хисүүдээ хоорондоо буцаж нийлүүлээд амилна. Харин Гото зэвэрцэн ням бактеритай заазууранд бүлүүлснээсээ болоод гажигдаад хүнд байдалд ороход нь Шиничи Мигийн хоёр гүйцээж Готог алснаар ялалтыг байгуулнаа. За ингээд энэ бүх үйл явдал болоод 1 жилийн дараа дахин паразитын сүртэй том хэрэг бололгүй бүх юм хивэндээ сайхан ороод Миги Шиничигийн гарыг 50 орхиод маш урт хугацааны унтлаханд орно. Нэг ёсондоо Миги байхгүй болоо Шиничигийн баруун гар хэвэн болсон гэсэн үг. За ёо бүх юм сайхан боллоо гэж бодсон чи нөгөө Урагами алуурчин хаанаас ч юм гарч ирснээр Сатомо Шиничи хоёрыг болцох үеэр нь Сатомыг барьцаалаад алахыг сүрдүүлэхэд Шиничи биеэн золиослон Сатомыг Мигигийн тусламжтайгаар барьж аваад авардаг. Урагами алуурчин Шиничиг хагас хүн хагас паразит гэдгийг мэдсэн болохоор түүнд энэ сорилтыг өгсөн байна. Паразит бол илүү дутуу сэтгэл хөдлөлгүй амьдрахын төлөө зүтгэдэг хүүтэй амьд бий. Харин хүн гэдэг бол сэтгэл зүрэхтэй бусдыг гэсэн гайхалтай амьд бий. Хайртай охин Сатомыг аврахаар өөрийгөө Шиничи золиослсон юунаас ч илүү хүнлэг байгааг нь баталснаар цагдаа нар Урагамиг баривчлаад Шиничиж хайртай охинтойгоо амар сайхандаа жарганаа. За тэгээд би танаас Parasite Maxim гэдэг анимыг тайлбарлаж өглөө. Би энэ анимд бол амар дуртай. Над 3 шалтгаан байгаа юм. Эхнийх нь болохоор олон ангигүй. Яг ингээд 20 хэдэн ангитай багтаагаад бүх юмаа дуусгачих болохоор амар дэчүү таалагдаад идэг. Хоёр дахь зүйл нь юу юм бэ гэвэл хайрын гурвалжин дөрвөлжинтэй аним дугаасаа цаанаасаа гоё штэ. Тэгээ яг надад түүхэн амар таалагдаадсэн юм. Миний баруун гар ингээд амилжуул яах вэ те. Нүү дам хамар мамартай болцсон. Тэгснэ өөд чи яриад ивэл одоо. Би л гайхна. За тэгээ 3 дахь нь болохоор янзын царайлаг хүчтэй эрэхтэй дүртэй. Тэгээ угаасаа амар хүчтэй царайлаг эрэхтэй дүр байнгут цаанаасаа анимт татагтаад надаар хэлүүлтгүү та нар бүгдээрээ мэдчихэж байгаа хөө. Би энэ анимыг болохоор яг анимэнд орж явах үедээ үзчихсэн. Хэрвээ би буруу санаагүй бол Аникод гэд байдаг гэсэн зөө. Би бараа өөлж мөлөх гэдэг юм аа. Тэгээ тэнд дунд нь ингээд
дөрүүдтэйгээ адилхан юм мэдэрсэн ингээл үзчихсэн. Тэгэл тэр нь амар гоё дурсамж болж үзсэн дээ. Тийм болохоор энэ аним дээр тайлбар, энэ аним дээр бичлэг хийхийг үнэхээр хүссэн болохоор хийлээ. Хүний зүрх сэтгэл гэдэг зүйлийг бас амар гоё судалж гаргаж ирж байгаа. Хүний зүрх сэтгэл гэдэг зүйл ямар гоё инэрэнгүй байдیں, ямар олон гоё шийдвэрүүдэд нөлөөлдөг гэдгийг бол амар гоё ил дотор илэрхийлсэн. Тэр нас нэлийн тайлбарлаж байна. Би амар гоё өндөр түвшин тайлбарлаж чадахгүй л найл та. Гэхдээ миний хэлэх гээд байгаа ойлгож байгаа. Subscribe дараарай. Ирээдүйд бид нар алтан баатан авахын төлөө Kick дээр follow дараарай, Facebook дээр follow дараарай, Instagram дээр follow дараарай. Өнөөдрийн бичлэгээр орж ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа.